Hi vlog. За тэгэхээр би өнөөдрийнхөө влогоор баг зэрэг яриа маркийн влог хийж байна. Тэр нь яг ямар учиртай вэ гэхээр би өнөөдөр Германд сургуулаас гадна ямар одоо арга замаар Германд ингээд ирээд те ажиллаж амьдрах боломжтой вэ гэдэг талаар ярилцах гэж байна. Тэгэхээр их сургуулаас гадна Германд 3 төрлийн ирэх боломж байдаг байгаа. Тэр хэнд нь au pair meeting буюу одоо хүүхэд асрагч соёлын солилцоо. Хоёрт нь болохоор FSJ буюу сайн дурын ажилтан, гуравт нь болохоор Ausbildung буюу practicum онл хамтарсан тийм одоо сурах сургууль гэх юм уу. Au pair meeting гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо соёлын солилцоо гэж хэлэгддэг. Тэгээд яг энэ нь ямар учиртай вэ гэхээр чи нэг айлд нэг жилийн турш ингээд амьдраад тэр хүмүүсийнхаа соёлд суралцаад тэгээд сар болгон таашин гэлт буюу ингээд халаасны мөнгө авах боломжтой. Тэгээд хэдэн дүүрэг авах боломжтой байдаг гэхээр янз бүр ингээд зуучлсан газараас шалтгаалan янз бүр байд юм шиг үлээ. Нийтлэг таашин гэлт нь бол 280 евро байд. Сар болгоно тэр мөнгийг чамд ингээд одоо нэг өсөндө цалин гэдэг үг гэсэн үг. Энэ соёлын солилцоо гэдэг хөтөлбөрөөр болохоор ингээд гапиер авч байгаа хүүхдүүд ч юм уу те ер нь бол ингээд цаашаа Германы амьдрах сонирхолтой тэгээд FSJ юм Ausbildung-ийг сонирхолтой хүүхдүүд хийвэл зүгээр юм шиг санагдсан. Яагаад гэхээр нэг жилийн хугацаанд тухайн айлд амьдраад тухайн Герман орны тэ соёлоор ингээд одоо сонирхоод хоол ундтай ингээд танилцаа амьдруул зүгээр санагдсан. Шууд нэг юм өөр соёлоос шууд өөр ингээд бүр маш өөр соёл руу ингээд гинт орохоор тэр хүн ингээд мэдээж тодорхой хэмжээний жоохон депресс авна, стресс авна. Тэгээ заримдаа хичээлээ ойлгохгүй, тэгээ дундуур нь ингээд бас жоохон асуудалтай. Тийм учраас нэг жилээр ирж явах уу тэр соёлын солилцоо хөтөлбөрт хамрагдчихад дараа нь Ausbildung-оор ирүүл дээр юм шиг надад санагдсан. Одоо нэг жилийн хугацаанд танай айл чамд эргүүлээд яг юу өгөх вэ гэхээр одоо чи Германд А2-т ирлээ гэж бодоход чиний одоо дараагийн төвшний чинь сургалтын төлбөрийг төлөх ёстой. Тэгээд тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр чи айлаасаа 600 евроны сургалтын хөтөлбөрт одоо төлөвлөх тийм евро аавна гэсэн үг. Гэхдээ чи гар дээр авахгүй зүгээр чиний сургалтанд чинь 600 евро ингэж төлөвлөж төлж өгнө гэсэн үг. Хоёрт болохоор одоо эрүүл мэндийн даатгал гэж айгуу чухал зүйл байдаг Германд. Ер нь Германд ингээд даатгалууд айгуу чухал байдаг. Мэдээж чиний хоол хүнсийг цаанаасаа даана, амьдрах орчныг чинь бүрдүүлнэ. Тэгээд зарим айлууд нь бол яг уу зарим хүмүүсийн кейсэн дээр харж байхад бол зарим айлууд нь унааных нь одоо 49 евроны тикетийг аваад өгчтэй мэлээ. Яг уу зарим айлд бол чи өөрөө төлөх шаардлагатай 49 евроны тикет дэшээ аялахаар болвол тэгээ 49 евроны тикет чинь болохоор зөвхөн Германда үйлчилдэг тийм тикет ахгүй юу? Герман дотор хаашаач хамаагүй явж болно. Ямар ч тач чи ирэхээс өмнө гэрээ маш сайн унших хэрэгтэй. Тэгээд айлтаа маш сайн ойлголцсон байх шаардлагатай. Яагаад гэхээр ихэвчлэн Монголоос ирж байгаа одоо зарим хүмүүс Монголоос явж байвал ямар хамаатай юм бэ гэсэн хандлагаар хандаад энд ирээд маш том алдаа гаргадаг юм шиг санагдсан. Гэрээгээ сайн уншихгүйгээс болоод жишээлбэл гэрээнд дээр чинь одоо энэ хоотоо алхах малхах гэсэн нэг тиймэрхүү гэрээний заалтад тусгагдсан байвал чи заавал тэр гэрээнийхээ дагуу ажиллах ёстой. Тэгээ тэнгуүч чинь чи хэрвээ одоо тэгж нохоотоо явж чадахгүй ч юм уу тэгээ дийлэхгүй байлаа гэхэд ч одоо тэр чинь чиний хамгийн том сул тал болно гэсэн үг байхгүй юу? Тийм учраас гэрээгээ сайн унших хэрэгтэй. Тэгээд гэрээгээ одоо сайн асууж авах хэрэгтэй айлаасаа энэ нь яг юу гэсэн үг вэ? Тэр нь яг юу гэсэн үг вэ гэх. Тэгээ юу н ирэхээс өмнө айлтайгаа жоохон юм контакт сайн байх хэрэгтэй юм шиг санагдсан. Германд амьдардаг монголчуудын нэг тийм группүүд дээр тийм оперер ирсэн хүүхдүүдийн нэг тийм сүрэг кейсүүд байдаг байхгүй юу? Зөндөө жишээлбэл гид байж байгаа айлаасаа хөөгдсөн ч юм уу те амар их цагаар ажилладаг ч юм уу те зарим айл нь бүр өглөөний 8-аас оройн 8 хүртэл ажиллаулт юм билээ. Тэгээд хамгийн гол нь гэрэг уншаагүйгээс болж энэхүү одоо ийм сүрэг үр дагаврууд гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм учраас та нар яг ирэхээс өмнө гэрээгээ маш сайн унших хэрэгтэй. Тэгээд гэрээн дээр чи шудраг бус ч юм уу те чамд шудраг бус гарсан зүйл байвал за би Герман руу явж байвал гэсэн бодлоор юу хандаж тэр айлыг сонгохгүйгээр сайн гэрээгээ уншаад тэгээд гэрээнийхээ даваа ажиллах зүрхлэлснээр хүрсний дараа яг наашаага ирэхийг төрөөрэй гэж хэлмээр байна. Энд би бүр маш их тезэг уншсан. Au pair meeting гэдэг хөтөлбөрөөр маань бас зарим хөвгүүд явж болно. Тэгээд тэнгууд ч мэдээж тэр хөвгүүдийг бас гэнт ингээд гэрээсээ хөвгөд гарахт нь ч юм уу тэ шууд гэрээс гаргаад за чи одоо маргааш яваараа гэсэн нэг тиймэрхүү кейсүүд бас маш байд юм лээ. Тийм учраас нэгт айлтаа бүр маш сайн туршилтанд хүрсний дараа заавал ирээрэй. Ерөөсөө
бүр энэ бол амар том анхааруулга. Гэрээгээ маш сайн уншаад айлтайгаа маш сайн зөвшөөрлөсний эцэст ирээрээ. Яагаад ингэж би баймаа хэлээд байгаа вэ гэхээр зарим агентуурнууд болохоор хүүхдээ зуучих шууд Германд нь хайчдаг юм билээ. Чи ингээ Монголоос гарсан бол ерөөсөө би нарт хамаагүй гэсэн үгнээс хандаад ийм том эрсдлийг чи өөрөө давж ирэх байгаа учраас агентураа нэг сайн сонгох хэрэгтэй. Тэгээд айлаа олцсон бол айлтайгаа зөвшөөрлөх хэрэгтэй. Тэгээд хүүхдүүдийн тал дээр бол миний бодлоор гэхдээ яг амар олон хүүхдэд хайртай хүн байж болно л та. Гэхдээ миний бодлоор бага хүүхдтэй айлд ирүүл зүгээр биш санагдсан. 2 хүүхдтэй ч юм уу те. Яагаад тэгэхээр чиний хийх одоо анхаарлаа ингэ төвлөрүүлэх байдал чинь зөвхөн 2 хүн дээр төвлөрнө гэсэн үг байхгүй юу? Тэгэхгүй чи ингээд 4 хүүхэдтэй дахиад хажуугаар нь 2 нохойтой ч юм уу тийм мууртай ч юм ингээ айлд ирээд ажиллах юм бол энэ чинь маш хэцүү. Чи хүүхдэд хажуугаар нохоогоо одоо тэгэж одоо харж хандах хэрэгтэй болно гэсэн үг байхгүй юу? Хүүхдэд харж байгаа тохиолдолд нохоотын гин одоо хашаанаас ч гараад ч юм уу тийм хүн амьтан уртх юм бол тэгэл нөгөө том асуудал чинь ингээл дэврээд эхлэн. Тийм учраас гэрээгээ маш сайн уншиж танилцаарай. Тэгээ манай монголчууд ихэвчлэн аюу интроверт хүмүүс байдаг болохоор гэрэн дээр ингээд байхгүй хууль бус зүйлүүдийг хийлгэхээр өөдөөс нь ерөөсөө хэлж чаддгүй юм шиг санагдсан. Ерөөсөө тэр бол маш буруу. Хэрвээ чиний гэрэн дээр чинь одоо хийгээгүй зүйлсүүдийг хийлгээ байх юм бол одоо тэрэнд жишээлбэл гартен цэвэрлэх ч юм уу те, цонх угаах ч юм уу те, чиний дургуй хоолыг хийгээд ч юм уу те, чамд мууцсан хоол өгөөд тахт тэгээд чамд ингээ хоол өгөхгүй байгаад тахт чи ингээ өөрөө эрхийг хүндлэхгүйгээр тэр хүмүүсийнхаа үгээр байгаад ерөөсөө өөрөө ингээ нөхцөл байдлыг илэрхийлэхгүй байгаа чимээгүй байгаа ерөөсөө болохгүй. Ингээд ирсэн бол чи өөрөө яг бүх зүйлийг өөрөө хариуцна. Ерөөсөө тийм чимээгүй байгаа нэг том номой чимээгүй байгаа дэж болохгүй. Яг гоо германчууд зарим хүмүүсээс сайн хүмүүс байгаа, зарим хүмүүс муу хүмүүс ч байгаа. Энэ олон сая хүмүүс тунд чинь чимээгүй байгаад тах юм бол чиний ингээд чимээгүйг чи ашиглаад толгой дээр чинь гараад ч юм уу тий чамааг ингээд ашиглахаа бодох хүмүүс маш их байгаа. Тэгэд ингээ янз бүрийн кейсүүд уншиж байгаа жишээлбэл өглөөний 8-аас оройн 8 хүртэл ажиллуулад тэгснээ ингээд хоол унжиж өгдөггүй те ингээ мах энэ төр өгдөггүй ч юм уу те нэг тиймэрхүү айлын талаар би кейсийг сайн мэднэ. Тийм бахт ерөөсөө юу ч хэлээгүй. Тэгээ дараагийнхаа тэр опер охинд цэцэндээ ерөөсөө нэг тиймэрхүү талаар нь ерөөсөө юу ч хэлээгүй тэгсэн мөртлөө дараагийнхаа опер охинд ингээ манай айлаастаа сайн айл майл гэж яагаад ерөөсөө аваад ирсэн. Тэгээ мэдээж тэр охин ингээд өөрөө дараагийнхаа хоспиталд гэхлээч ч юм уу тэг явлаа гэхэд чинь тэр дараа нь ирж байгаа хүмүүсийн ерөөсөө сул талыг сайн бодох хэрэгтэй. Дараа нь ирж байгаа хүмүүс ч ерөөсөө амар томор хохирч билсэн гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор бас тиймэрхүү одоо чамд ингээд те шудраг бус санагдсан зүйл дээр дуурч авах хэрэгтэй. Хэрвээ чамайг илүү цагаар ажиллуулах юм бол тэрний талаар бас жоохон айлтгаа ярилцах хэрэгтэй. Хамгийн гол нь энэ хөтөлбөрийг чинь онцлог соёлын соёлцоо буюу тэр нэг жил тэр айлтаа амьдраад тухайн орныхоо соёлыг танилцаад те хилээ сайжруулах учраас яг тэр зүйл дээр айгүй фокуслах хэрэгтэй гэж бодож байна. Чи энд ерөөсөө хэн нэгний айлын зарц ч юм уу те гэрийн үйлчлэгч хүүхэд харагч болох гэж ирээгүй. Чи тэр хүмүүс баг зэрэг туслаад тэр хүмүүсэндээ чамд эргүүлээд туслах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас өөрийнхөө эрх ашигыг сайн хадгалж үйлчж авах хэрэгтэй. Миний хоёр дахь ярих зүйл болохоор Эфесиот байгаа. За Эфесиот нь яг ямар хөтөлбөр вэ гэхээр сайн дурын үндсэн дээр илтдэг хөтөлбөр байгаа. Энэ яг юу гэсэн үг вэ гэхээр чи ингээд тухайн газараа сайн дурын үндсэн дээр практикум хийгээд Pflege Fachfrau ч юм уу те Krankenschwester болохыг хүсэж ивэл чи сайн дурын ажлаа ингээд Altenheim ч юм уу те тиймэрхүү газруудад хийн гэсэн. 6-аас 18 сарын хугацаанд үргэлжилдэг Эфесиот нь болохоор 6-аас 18 сарын хугацаанд яг чи Ausbildung хийж байгаа Pflege Fachfrau ч юм уу те Krankenschwester гэсэн одоо ажлуудад чиний сэтгэл зүйн хэр бэлэн байна вэ? Яг юу тэр ажлууд нь яг юу хийх юм бэ гэдэгтээ ингээд танилцж аавна гэсэн үг. Яг тэр хөтөлбөрийн тусламжтайгаар. Тэгээ тийм учраас яг цаашдаа Ausbildung-г тэр хөтөлбөр хийж байгаа хүмүүсд бол Эфесиот маш хэрэгтэй. Практикум олж авч байгаа гэсэндээ чи яг үндсэн ажилтны шиг ажиллана гэсэн үг. Яагаад гэхээр чи сайн дурын ажилт Эфесиот болохоор тэрний юу гэсэн үг вэ гэхээр зарим хүмүүс 70% ажиллавал чи яг 100% ажиллана. Дүүргэлттэй одоо чиний сар чинь дүүргэлттэй ажиллана гэсэн үг. 7 хоногт сартаа нэг 6-аас 7 хоног амардаг ч юм уу те. Бусад өдрүүд нь дандаа ажиллаж таарна. Гэхдээ чи 7 хоногт 38-аас 40 цаг л ажиллах хэрэгтэй. Яг чиний гэрэн дээр яаж заасан байна? Чи өөрөө яг ямар сонголт хийснээр чинь шалтгаалаад чи яг тэр цагуудад ажиллана. Тэгээд 40 цаг ажиллана гэдэг чинь 7 хоногт чи нэг өдөрт 8 цаг дунджаар ажиллана гэсэн үг. Пауза таацуг.
Гэхдээ чи яг энэ хөтөлбөрийн тусламжтайгаар боломжуудыг олж авна гэж би боддог. Яагаад гэхээр чи нэг жил яг тухайн ажлынхаа одоо ажлын байран дээр ажиллаад маш олон ажилтнуудаас суралцаад тий авсбилонг эхлэхээ өмнө тэгээд авсбилонг эхлэхэд чинь авсбилонг чинь одоо шууд герман хэл дээр чи герман хүмүүстэй туг сураад эхлэх учраас доор иж чиний хэл чинь бас сайн байх шаардлагатай. Тэгээд хийвэл чиний хэл одоо хэл сайжрахад чинь туслаад бодлороо маш их туршлагатай болно гэсэн үг. Тэгээд гэхдээ заавал BFSI гэж та бүхэнд ерөөсөө тулгаагүй. Зүгээр хэрвээ чиний одоо пер хийгээ чиний хэлний түвшин чи B1-тэй байх ч юм уу те A2-тэй пер чинь дууслаа гэж бодоход чи эпизод хийгээд тэрнийхээ хугацаанд яг хийж авах хугацаанд хэлээ сайжруулад авсбилонгтой B2-оо хүрчихвэл маш сайн. Тэгэхээр чи ингээд шууд авсбилонгтой ороход чинь шууд чамаа герман орчин ингээд шууд хүрээлж авахгүй. Чи тэгэхээр нэг жил хийсэн юм чинь нөгөө чиний туршлага чинь чамд хэрэгтэй болно гэсэн үг байхгүй юу? Одоо хичээл дээр юм зааж авахт нэрээ эпизод хийж авах тэрийг тэгж зааж ирсэн шүү дээ. Энэ нь ийм утгатай шүү дээ гэсэн анхан шатны мэдлэгтэй болчих юм гэсэн үг. Тийм учраас эпизод бол тэрэнд аюу хэрэгтэй. Тэгээд авсбилонг нь өөрөө болохоор заавал зарим газрууд яг B1 гэдэгтсэндээ ихэнх газрууд дандаа B2 гэдэг юм билээ германы түвшин. Тэгээд тийм учраас чи яалчдаггүй түвшнээ заавал B2 болох хэвээр тэгээд перийн хугацаанд яг хичээлээ сайн хийх юм бол боломжтой. Гэхдээ A1-ээс B2 хүртэл явна гэхээр жоохон асуудалтай. Гэхдээ яг тухайн хүний хичээл сурмаалтаас болно л доо. Тэгээ тийм болохоор эпизодын тусламжтай гэх боломжтой. За тэнгуүтээ эпизод маань болохоор чи цалин аавна бас таашин байл аавна гэсэн үг. Тэр чинь одоо хэдэн төгрөг вэ гэхээр ерөнхийдөө 380-аас 450 евро байдаг. Тэгээд үүн дээр тусгаад зарим газрууд гэхдээ унааныхын мөнгийг өгчдөг. Зарим газрууд болохоор өөрөө төлөх шаардлагатай байдаг юм шиг байлээ. Тэгээд тэнгуүт яг чи хэрвээ 27 наснаас доошоо бол эпизод хийж байгаа. Тэгээд 27 наснаас доошоо бол бүгд залуучуудад зориулсан тийм арай хямдхан нөгөө одоо би пер ярьж явах дурдгцсан 49 евроны тикетийг арай хямдаар авч болдог гэсэн үг. Тэр нь одоо хэдэн төгрөг гэхээр 30 евроор чи авах боломжтой. Эпизод хийж авах та. Гэхдээ 27 наснаас доошоо бол эпизод хийхэд ингээд нэг юм үнэлэг авт юм лээ. Одоо эпизод хийж байгаа гэсэн тийм үнэлэгтэй. Тийм тэр үнэмлэхийг үзээ ч юм уу те кино шатурт үзүүлээд арай хөнгөлөлттэй үнээр кино үзэх бас боломжтой байд юм лээ. Тэгээ яг нэг тийм одоо ашиг тусан жоохон их. Гэхдээ тэрнийхээ хажуугаар чи жоохон их ажиллана гэсэн үг. Тэгээ яг сэтгэл зүйчин авсбилонг хийхэд те эсвэл дараагийнхаа тэр одоо зүйлийг хийхэд сэтгэл чинь бэлэн биш байвал бас эпизодын тусламжтай чи жоохон ингээд туршлагаа хуримтлуулад би энэ зүйл бэлэн юм байна, бэлэн биш юм байна, би энэ мэрэгэл надад тохирохгүй байна гэдэг зүйлээ анхан шатны тийм хугацааны олж авах боломжтой гэсэн үг. За тэнгуүтлээ эпизод хийхэд байртай газрууд байгаа, байргуу газрууд байгаа. Тэгээ байргуу байж 450 евро гэдэг бас газрууд байдаг юм шиг байлээ. Тийм газар байвал юу нэг юу яагаад сонгоод хэрэггүй хаа гэж би бодож байна. Яагаад гэхээр чи тэр 450 евроноос өөрөө байраа олоо тэгээд тэрнээсээ түрээсээ төлнө гэсэн үг байхгүй. Тэнгүүдтэй чи ямар ч чинь одоо интернетийн зардал, утасны зардал тэгээд нэмэн өөрөө хоол хүнс тэгээд өөрөө хэрэгцээ хувц хунар гэдгээр чиний аль нь ч хүрэхгүй. Тийм учраас чамд ингээ одоо байргуу 450 евро, байртаа 380 евро гэсэн сонголт байлаа гэж бодоход чи 380 еврогийн сонгосон дээр яагаад гэхээр байртаа болчихно гэдэг чинь их асуудал чи шийдээд өгнө гэсэн үг. Тийм учраас чи эпизодтой олохдоо заавал байртайг хайвал дээр гэж би зөвлөх байна. Гэхдээ мэдээж эпизод дотор маш олон мэргэжлэх байгаа. Цэцэрлэгт бас эпизод хийх боломжтой байдаг. Зархуунтыг чирлэлээс жоохон амархан юм шиг санагдсан гэхдээ хэцүү ч гэж магадгүй л дээ. 5 өдөр ерөөсөө одоо нөгөө мэдээ цэцэрлэг учраас хагас процент ажиллахгүй. Тийм учраас ажлын 5 өдөр ажиллана. Тухайн цэцэрлэг дээр байгаа багш нарт ингээ хүүхдүүдтэй ингээ цуг ажиллахад туслана гэсэн үг. Гэтэ би яг юу гэдгийг нь бол сайн мэдгүй. За авсбилон. За авсбилон гэдэг нь болохоор яг практикум онл хамтарсан тийм одоо суралцах үйл явц гэж хэлж болно. Тэрний яг юу учиртай вэ гэхээр чи сурахын хажуугаар ажиллана гэсэн үг. Эмнэлэг, төрийн тусламжийн хэсэг, алтан хааян, хүүхдийн эмнэлэг гэсэн нэг тиймэрхүү хэсгүүдэд чи практикум буюу дадлага хийн. Тэгээд тэрний хажуугаар
чи сурна гэсэн үг. Тэгээ зарим одоо авсбилонгийн платууд яг гэрээнээс шалтгаалаад өөр байгаа. Жишээлбэл заримд нь ингээд 1 сарын блок сар гэж байгаа. 1 сар одоо зөвхөн сураад тэр сартаа ерөөсөө ажиллахгүй. Зарим газар нь болохоор 7 хоногийн чинь нэг 2-оос 3 өдрийг яг сурахад тусгаж өгөөд бусад өдрүүдэд нь чи яг ажиллах шаардлагатай гэсэн нэг тиймэрхүү юу байгаа. Цагийн хуваартай байгаа. За авсбилон гэхлээр чамд яг юу шаардлагатай вэ гэхээр чамд ямар ч тач хамгийн их намтар болон цахаа хэрэгтэй. Тэгээд хамгийн доод нь чиний хэлний түвшин чинь B1 байх шаардлагатай. Яагаад тийм өндөр зааж байгаа вэ гэхээр чи яг шууд суралцаад явах учраас герман хүмүүс дотор шууд суралцаад явах учраас чи багшийнхаа зааж байгаа ч юм уу те тэр зүйлсүүдийг шууд ойлгох хэрэгтэй. Тийм учраас чиний хэлний түвшин бас сайн байх шаардлагатай. Гэхдээ ер нь ихэнх газрууд бол B2 шаарддаг. Аттестат гэдэг зүйл байдаг шүү дээ. Аттестатыг энд ингээд 10 жил аттестатыг энд дүүцүүлэх шаардлагатай байдаг энэхийн боловсролын системтэй. Тийм учраас чи анеркийн нэг хийх шаардлагатай. Тийм учраас чи Монголоос ирэхээс өмнө өөрийнхөө аттестатыг герман руу одоо баталгаад орчуулахаар герман руу орчуулад ирвэл маш зүгээр. Тэгэхгүй ингээд наашаа цаашаа явуулаад ивэл бас жоохон хэцүү. Амьдрах байгаа хотыг чинь ингээд хариуцж байгаа анеркийн нэг хийдэг газар руу чи яг тэр аттестатаа ингээд зарим бичиг баримт бүглөөд явуулна гэсэн үг. Тэгээд анеркийн нэг хийх гэхэд бас зарим тохиолдолд ингээд буцаад чамд ингээд 100 евро төлөх ёстой гэсэн нэг тийм бичиг баримт ирдэм билээ. Тэнгүүд тэр бичиг баримт дээрээ чи би ингээ апер гэдэг ч юм уу те. Тэгээд ингээд гэрэмэрийгээ явуулчих юм бол чи өөртөө тэр 100 евро төлөх шаардлагагүй шууд боломжтой гэсэн. Апер эпизод хоёр анеркийн нэг хэлэхжүүл маш зүгээр. Анеркийн нэг хэлэх процесс чинь 2-3 сар болдог байхгүй юу? Чиний бичиг баримт очиод хүлээж аваад буцаж ирээд бид нар хүлээж авсан гэдэг одоо цаас ирээд ч юм уу те. Тэгээд тэгсэр хэл ингээд энэ чинь бараг 2-3 сар үргэлжилдэг. Тийм учраас яг эртнээс орчуулсан бичиг баримтаа авчираад тэгээ ер нь эртнээс анеркийн үг хэлчихвэл маш зүгээр байдаг шүү. Тэгээ яг энэ нөхцөл энэ бичиг баримтуудаа цуглуулад тэгээд яг өөрөө бивэр бүнгийг авсбилон плат руугаа явуулаад эхлэн гэсэн үг. Авсбилон хийх газар руугаа тэгээд чам руу зөвшөөрсөн хариу ирэн зөвшөөрөөгүй хариуч ирэн зарим нь бүр хариуж явуулахгүй. Гэхдээ битээ санаа зов ерөөсөө шандаглахгүй явуулаад авах хэрэгтэй. Тэгээд яг авсбилон хийх плацаас чамд ингээд за би чамааг ингээд ярилцлаганд урьж ийна гэх юм бол чи энэ бичиг баримтуудаа аваад очиод ярилцлаганд орно гэсэн үг. Тэгээ тэр нь одоо яг юу вэ гэхээр яг л манай Монголд нөгөө ажил авахд хүн ямар асуулт асуудаг вэ те. Чиний яг сул тал юу вэ, давуу тал юу вэ? Чи яг энэ мэргэжилд өөрөө тохирно гэж бодож байна уу? Чи яг энэ нөхцөл байдлыг ямар юу гаргах вэ гэж ч юм уу те. Нэг тиймэрхүү нөхцөл байдлын тийм одоо асуултуудыг чамаас асууна гэсэн үг. Тэгээ зарим нь бол цээжээр бичүүлэх ч юм уу те нэг тиймэрхүү сонсгол шаардсан яг хүний хэлж байгааг хэр ойлгож чинь гэсэн нэг тийм ойлголт шаардсан тийм даалгавруудыг хэлэгдэв юм шиг үлээ. Зарим нь бол яг ярилцаад тэгээ хэрвээ хэр чамааг ингээ хэр чи ингээ өөрөө илэрхийлж байгааг гэс чинь шалтгаалаад хэр чамааг ойлгож байгааг шалтгаалаад авна авахгүй гэсэн мэдээллүүдийг гаргадаг юм шиг үлээ. Авсбилонгчс жилд ерөөсөө 2 удаа яг тийм юу сурч хүлээж авах тийм нөхцөл байдлыг бий болгоно. Тэгээ нэг нь болохоор 4 сард нөгөөх нь болохоор 10 сард. Тийм учраас чи яг ауперээр ирэхээ гэж бодоход чиний яг гэрээ дуусах хугацаагаа чи яг тэр хугацаануудтайгаа нийлүүлэх хэрэгтэй. Авсбилонч нь одоо яг ямар гадуудаас шалтгаалаад цалин ондоо байгаа. Тэгээ дунджаар 800-аас 1300-ийн хооронд байгаа. Тэгээ тэмүүт чинь флегофах дээр одоо жишээлбэл жишээ авъя гэх юм бол чи ингээд 1300 евро чамайг авах боломжтой гэж бичсэн байх юм бол 1100-аас 1300 евро авах боломжтой гэж бичсэн байх юм бол чи ихний жилдээ 1100 евро авна. Тэгээ жил бүр ингээд тэр евро чинь ингээд нэмэгдээд гэхдээ 100 евроор нэмэгдээд явна гэсэн үг. Гэхдээ яг 1100 еврог чи шууд гар дээр авна гэсэн юм биш. Тэр чинь болохоор яг нөгөө нийгмийн даатгал одоо Монголоор хамт нийгмийн даатгал ч юм уу тийм шинжилгээ нь хасагтаагүй мөнгө гэсэн үг. Тэгэхээр чи гар дээр 800-аас 900 евро ч юм уу ихний жилдээ авна гэсэн үг. Дунджаар яг бүгд тийм байдаг гэж би хэлээгүй. Дунджаар. Тэгээд тэнцэнээсээ чи мэдээж эпизод хийхдээ байртай байлаа гэхэд авсбилон хийхэд зарим нь байртай газар байгаа. Гэхдээ
Тэр нь маш сөөхөн. Гэхдээ зарим нь ингээд өөр ингээд байртай тийм авс бэлэн газар байгаа. Гэхдээ чи тэр байранд мөнгө төлөх шаардлагатай. Тэгээ тийм учраас чи авс бэлэнгээ хийхэд шинэ байр олох шаардлагатай болно ихэвчлэн. Тэгээ тийм учраас чи тэр мөнгнөөс байрныхаа мөнгөийг төлнө, өөрхөө тэгээд утас цахилгааныхаа мөнгө, хоол унд хүнс тэгээд тиймэрхүү зүйлсүүдийг төлнө гэсэн үг. Тэгээ Монголоос яг авс бэлэн хөтөлбөр ирж байгаа хүмүүс жоохон алдаа гаргадаг нь яг тэр мөнгийг шууд ингээ гар дээр авах юм шиг хүлээгээд тэгээд байр тиймэрхүү одоо нөгөө зарим урсгал зарлуудыг гаргахгүй гэж бодоод ирээд яг мөнгө хийнэ гэж бодоод ирдэг гэж санагдсан. Гэхдээ яг мөнгө хийж болох байх яг өөрөөсөө танлаа гэхэд нэг сартаа 300 евро ч юм уу тий цааш их боломжтой байх гэж бодож байна. Авс бэлэнгийн тусламжтай. Тэгээ ерөнхийдөө яг энэ 3 хөтөлбөрийн тусламжтай иймэрхүү зүйлсүүдийг хийх боломжтой. Хажуугаар нь мэдээж чиний сэтгэл зүй маш чухал. Чиний сэтгэл зүйн байдал тиймэрхүү зүйлсүүд маш чухал. Энд ингээд ирээд яг ингээд зориг гаргаж ирээд ингээд өөр соёл руу ороод өөр хүмүүс доо ингээд орохоор мэдээж чи хамгийн ээлжинд амар хямрна. Монголоос явж ивэл эндээс явж ивэл болоо гэсэн үүднээс яг хүрээд ирдэг. Гэхдээ яг энэ нөхцөл байдал маш өөр. Чи ингээд гинт шал танихгүй орчинд тий ямар ч танихгүй тий хил тунд ороод ирэхээр чи мэдээд ингээд амар стресстэй Монголоос хана эхний 3 сар бол нэлийн хүнд байдаг. Тэгэл нөгөө яг цавхлан тэгэл нөгөө зохиолын одоо бидний соёлч аюу гоё штэ ингээд зун энэ төр ингээд гоё хөдөө яваал те гэрийнхэн даа ингээд хөдөө яваал тэгтээ ингээд гоё зохиолын дуу сонсоод ч юм уу те аюу хөшлөө тэгж явдаг. Тэгээ яг тэр үедээ яг ингээд дургуу энэ дуу сонсоод байхдаа яа тийм аа ингэж боддог дуунуудад чи энэ дэрэг баг өдөр болгон сонсон ихний 3 сар таа яалтчгүй бүр гэр орно аюу амар сандаг. Тэгээ ингээд бүр манай монголчууд бас амар гоё штий. Амар гоё ингээд цэлгээр уудам тал тий. Тэгэл ингээд амар гоё нүүдэлчин соёл, мал ахуй яг тэр бүгд нь амар гоё үзэсгэлэнтэй. Тийм учраас тийм зүйлсүүдийг чи өөх санана. Сэтгэлдээ аюу бэлэн ирэх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Би Монголоос явж ивэл гэж битгий ерөөсө бодоорой. Зүгээр би яг дараагийнхаа тэр өөр нөхцөл байдалд өөр тийм одоо орчин руу ороход миний сэтгэл зүй бэлэн байна уу гэдэг зүйл дээр яг төвлөрөх хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгэхгүй яг Монголоос явж ивэл гэж ирээд тэгээ энэ яг ингээд амар өөр нөхцөл байдал руу ингээд орчхоор чамд эхний 3 сар яалтч амар депресстэй заримдаа ойлгох нөхцөл байдал зөндөө гарч ирнэ. Монголоо сонсоод, Монгол дуугаа сонсоод тэгээ яг чи энд ирэхэд бол хайртай хүмүүсээс холдох шаардлагатай. Хайртай орчноосоо яг өөрөө таатай бүсээс гарах шаардлагатай. Тийм учраас чамд маш их солиос гарах шаардлагатай. Тийм болохоор яг Монгол байгаа хугацаанд айгүй гоё өөрөө ингээд орчныг мэдрээд гоё тэгж бэлэн болсныхаа дараа ирээрэй гэж хэлмээр байна. Тэгэхгүй энд ингээд ирчээ шууд ингээд homesick тэгээд гэрээ ингээд санаад байвал чамд ч хэцүү. Тийм учраас тэр зүйл дээрээ сайн анхаарах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна. Тэгээ юу н манай Монгол гоё дээ. Синэж миний эдэл миний гэр минь гэсэн бүсэл биеэр минь амиуха жаргалгийн төсөөр орондоо хийхснэ бүтикийн орны хорондоо